Өнөөдөр бас та бүхэн золбоогийнхоо нэлээд ууртай байгаа төрхийг анзаарах хаа. Аль хүүхдүүд надтай бэлтгэлийн хөл өнөөдөр та нараа команд чанга зөрөгтэй сайн тэгээд дуураад зүйтэй ардлаа мөн сайн харна шүү. Ард чи хин зогсож чи намайг хар гой бие халаагаад бэлтгэл хийж явахдаа сайн яар дуугар хоорондоо баруун талаас чи ирж гин үү зүүн талаас чи ирж гин үү 1 2 сайн багийн чи тамир чинь сайн шидэж байгаа бол сайн байна гэж гой магтаад сайн байна бөмбөгөө дуустал харна шүү. Хаана унахаар байна. Хамгийн гол нь дасглаа зүү хийгээ сурах хэрэгтэй шүү. Хурдан пас сайн паса хүчтэй зүү тэр ингээл алдаж байгаа байхгүй юу. Сандарч болохгүй ерөөсөй байнга араас контакт ирнэ гэж бодох хэрэгтэй. Хөдлөөдөг хараа. Солонгост ер нь бас харгис юм шиг усуусч өгдөг. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр золбоо нь хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр Яармагт ирсэн байна. Яармагт яах гэж ирсэн бэ гэхлээр золбоо нь бас нэгэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх гээд ирсэн байна. Золбоо ТV-ийг үздэг үзэгчд маань мэдж байгаа те. Золбоо нь Солонгост дунд сургууль, ахлах сургууль гээд 6 жил хөл бөмбөгөөр хичээлж исэн. Тэгээ 6 жилийн турш Солонгост хичээлсэн тэр хөл бөмбөгийнхоо техникийг Монгол хүүхдүүдэд зааж өгөх гээд шинэ Яармаг клуб дээр ирсэн байна. За тэгээ золбоо нь өөрөө бол энэ хөл бөмбөг гэдэг спортод үнэхээр дуртай, үнэхээр хайртай, миний амьдралын минь нэг хэсэг гэж хэлж болно. Хөл бөмбөг тоглох үедээ бүр бүх зүйлээс тасарч чаддаг байхгүй юу? Хөл бөмбөг тоглох үедээ л бүх стрессээ тайлж чаддаг. Миний үнэхээр дуртай спортуудын нэг. Тэгээ 6 жилийн турш хөл бөмбөгөөр хичээлэхдээ маш олон зүйлийг сурсан байгаа, мэдсэн байгаа. Тэгээ тэр бүгдийг өнөөдөр Монголд үүнэртээ зааж өгөх гэж байгаадаа үнэхээр их баяртай байна. Тэгээ өнөөдрийн бичлэгээс та бүхэн Солонгосын багш нар ер нь золбоод яаж заадаг байсан, яаж сургадаг байсан тэр бүгдийг мэдэх боломжтой шүү заяа. Би яг өнөөдөр энэ хүүхдүүд яаж заах вэ гэхлээр Солонгос багш нар надад хөл бөмбөг яаж заадаг байсан. Яг тэр зарчмын дагуу өнөөдөр Монгол хүүхдүүдэд заах болно. Тэгэхээр Солонгос багш нар бол ер нь нэлээд харизмтай, нэлээд ууртай байдаг байхгүй юу тийм. Юу хэмтэй. Ягаад ч юм нэлээд ууртай хүмүүс байдаг. Тэгээд өнөөдөр бас та бүхэн золбоогийнхоо нэлээд ууртай байгаа төрхийг анзаарах хаа. За тэгээ өнөөдөр золбоод нь бас нэг өдөр багшлах боломжийг олгосон шинэ Яармаг хөл бөмбөгийн клубын захирал үзэгчтэй өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу. Намайг Батэрдэн хөвгтэй Бат шиг гэдэг. Тэгээд би шинэ Яармаг клубээ. Яг өөрөө гардаж аваад жил 8 сар болж байгаа. Тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэн. Золбоохтой маш их баярлалаа. Золбооны нь багасаа хөл бөмбөгийн багш болъё гэж аягүй их боддог гэсэн байхгүй юу? Би багшлах дуртай. Тэгээ би өөрийгөө нь бас багшлах аягүй тийм чадвартай гэж боддтой. Энийг би өөрөө хэлээгүй манай багш хэлжсэн байхгүй юу? Би дунд сургуульд байхдаа, ахлах сургуульд байхдаа багийнхаа капитан ахлагч байсан. Тэрийг аягүй сайн гүйцэтгэжсэн болохоор манай багш чи ер нь ирээдүйд дасгалжуулагч хийх юм бол аягүй сайн хийж чадхаар юм байна да гэж магтжсэн үг нь ерөөсөө мартдаггүй байхгүй юу? Өнөөдөр бас ийм багшлах боломж олдоод гоё юм аа. Аль хүүхдүүд надтай бэлтгэлийн хөл өнөөдөр та нараа команд. За тэгээ өнөөдөр золбоохон та нарт хөл бөмбөг заах гэж тайлт ах нь өөрийгөө одоо танилцуулах юм бол дунд сургууль, ахлах сургуульдаа хөл бөмбөгийн секцэнд явдаг байсан. Ах нь бас 18 наснда Солонгосын шгшээ багт дуудагдаж тоглож байсан. Золбоохон өнөөдөр яг багш хүн шиг Солонгос багш нар яаж заадаг байсан яг тэр зарчмын дагуу зааш үү заяа. Тэгэхээр та нар өмнөд сайн ороод хамгийн гол нь хөл бөмбөгөө гоё enjoy хөгжилтөө аз жаргалтай бэлтгэлээ хийш заяа. За тэгвэл бүгдээрээ бэлтгэлээ капитан юм бэ? Итгэлтэй. Бүгд итгэл 14 настай дүүнрээ аваад бие халаагаад дүүнэр нь тустаа дүүнрийн капитан хэн блэ? Бадрах. Бадрах цогоо хоёр тустаа цаатлын талбай дээр нь бие халаагаад бие халаахаа бол та нар өөрсдөө мэдчихэж байгаа шүү дээ. За тэгвэл бие халаач бүгдээрээ. Бие яах гэж халаадаг вэ? Гимтлээс сэргийлж. Яг зөв. Бие халааж байгаа хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр гимтлээс сэргийлэх байхгүй юу? Хөл бөмбөгийн тамирчин гэдэг бэртэл авах юм бол тэгэл карьер нь дуусаа. Тэгэхээр бие халаагаас ахуулаад анхааралтай шүү. За окей. Тэг нэг үе бодвол ингээд гоё монголчууд маань
Дүүнер маань ийм гоё спорт хөөдөг болсон үнэхээр их баяртай байна. За сонголт хийх ч гэсэн маш чухал шүү дээ тий. Бэртлээс хамгаална. Ямар тамирчин сайн тоглодог вэ гэхлээр уян хатан сонголт сайтай тамирчин сайн тоглоно шүү дээ. Бөмбөгөнд хүрэхэд ч гэсэн сонголт сайтай бол төрүүлж хүрнэ. Тэгэхээр сонголтыг маш сайн хийх хэрэгтэй шүү. Тэгээ хөлбөмбөг гэдэг спорт ер нь та нар талбай дээр гараад зөндөө тоглож үзсэн мэдчихэж байгаа бах. Ямар баг гэлүү сайн тоглодог вэ гэхлээр хоорондоо маш сайн ярилцдаг баг сайн тоглодог шүү дээ. Тэгэхээр бие халааж авах цагаас эхлээд бас сайн дугуурч ярилцчээ за хоорондоо. За хамгийн ихний бэлтгэл яах вэ гэхлээр техник заяа. За энэ дээр хамгийн анхаарах ёстой зүйл юу вэ гэхлээр бөмбөг авахаасаа өмнө заавал арагшаа харна шүү заяа. Хамгийн чухал зүйл шүү дээ. Арагшаа хараад за харлаа хай. Харлаа хай. Харлаа хай. Харлаа хай. Харлаа хай. За 10 шүү. За явлаа. 1 дугур хай. 2 хей 3 хей 4 5 бөмбөг авахдаа байна гэ дугур байна. Алдаж болно зүгээр хамаагүй шүү. Хамгийн гол нь гоё дуграад арагшаа байн хардаг энийгээ бүр дадал зурчлуулах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр ардаас хин ирж байгаа, ямар хамгаалагч ирж байгааг харчих юм бол та нар ямар үйлдэл хийхээ мэднэ шүү дээ. Тэгэхээр энийгээ бүр зуршил болгочих хэрэгтэй заяа. Бөмбөг авлаа артлаа ардаг. Бөмбөг авлаа артлаа ардаг. За 10 явъя. Чанга зөрөгтэй. Сайн. Тэгээ дуураад зүйтэй чи. Зүйтэй артлаа бүр сайн харна шүү. Ард чи хин зогсож чи намайг хар. Араас чи гүн ингээд гараад ирнэ штэ. Зүйтэй. Сайн. Зүйтэй. Их сайн байна. Сайн хийж гин. Гоё орж гин. Зүйтэй. Наач штэ. За ард чи одоо би байгаа харж байгаа штэ тий. Ард чи байнга хамгаалагч байж ш чамайг. За дараагийнх нь өвдгөн дээр нэг авлаа инсайдаар өгнө шүү заяа. За харъя. Хартлаа. Өглөө. Артлаа байн харна. Зүүн талдаа авлаа, хаялаа. Артлаа хараад гарч ирлээ. Авлаа, хаялаа. За 15 явлаа. Гой бие халаагаад бэлтгэл хийж явахдаа сайн яар дуугар хоорондоо шидэж байгаа хүүхдэн ч гэсэн. За артлаа харна шүү. Зүйтэй. Арт чи хэн бэ? Яаж зогсож чинь гүүж ирж гин үү? Баруун талаас чи ирж гин үү? Зүүн талаас чи ирж гин үү? Анхааралтай. Яг хүнийхээ гарт нь хаяа шүү. Сайн. За дуусаа. Юу одоо цээжин дээр авъя шүү. За. Сайн хараараа. Цээжин дээрээ аваад подиум. За. Бай. Гэс. 10 хүн штэ 10 хүн ихтэй анхааралтай байна. Авлаа, хаялаа. За явъя. 1 2 сайн. Багийн тамирчин сайн шидэж байгаа бол сайн байна гэж гой магтаад муу байвал олжтойхон хэлдэг гэж загнаад эргэн тойрноо хар гээд. За араас ч ирж байгаа шүү артлаа хараад. Зүйтэй. За одоо анхааралтай харж байгаа. Одоо мөргөн шүү. Мөрөх техникийг бүгдээр мэдж байгаа шүү дээ. Ирүү цээжинд наалдаастай бөмбөгөө харж агаад яг хаана уухыг харж агаад хүндээ оновчтой өгнө шүү. За хаялаа. Хоп. Хүчтэй өгнө шүү. За хоп. За явлаа 10 дуграад сайн байна. Бөмбөгөө дуустал нь харна шүү. Хаана унахаар байна. Зүйтэй. Зүйтэй. Наач сайн боллоо шүү. Наач шүү. Сурчлаач чи. Сайн байна. Зүйтэй. Яг тухсгэрээ. Яг. Болж гин. За одоо бүгдээр сонголт хийчээ. За сонголт яах юм гэхээр зүүл ардаа бариад тэнцвэрээ олно шүү. За хин тэнцвэрээ олцдохгүй нь харъя. Тэнцвэрээ олж ивэл сайн. Бүгдээрээ сайн биш. Энд чи хэцүү байхгүй юу? Сайн тоглодог хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхээр тэнцвэрээ сайн олдог тамирчид айгүй сайн тоглоно. Сайн бариад тэнцвэрээ олох чухал шүү. Багш нь одоо нас авч байгаа болохоор гээд тэнцвэрээ бас олж чадахгүй юм. За одоо урдаа авъя, зүүлөө. Тэнцвэрээ олно шүү энэ ч гэсэн бас. За одоо сайхан хөлөө суллаад өг. Сая та нар нилээн гүүгээд хөлчин чангарсан байгаа шүү. За одоо зүүн тишээ сууч. Зүйтэй. Энд чинь нуглахгүй шүү. Энэ хөл ингэж нуглахгүй. Яг 50-аас суу. Болж игэл энийг ингээ бариад татчих. Сайн сунгаадаг болохгүйсэн ч гэсэн хамаагүй. Сайн сунг. Ингэж тавина гэсэн үг. Чи энийг ингээ урагшлуулчих. Ингээ хажуу тийш суугаад энэ хөл дээр зүйтэй наач. Зүйтэй яг наач. За одоо босоод хоёр хөлөө дэлгээд хоёр талаа сайн бариад удаан байш сунгын шүү. За хөлөөс өсөрч тэгээ хуваагдаа талын тэрдэлтаа өрөөд. За одоо бид бүгдээрээ бие халаацсан. Техникээ хийцэн. Одоо трибл хууралтын дасгал хийн заяа. За анхаарах зүйл юу вэ гэхээр хөлбөмбөгт хууралт хийхдээ яах вэ гэхээр хамгийн гол нь өндрөөс хийж болохгүй заяа. Жохон сууттай хийнэ гэсэн үг.
Одоо багшийнхаа яаж хийж байгааг хараад дагаа хийш үү. За бөмбөгөө хальт харна гэсэн үг. Нэг иймэрхүү байралтай. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2. Тэгээд хийсэн бол арийнхаа үндэ пас. За явъя. Баруун үлэхлээд 1 сайн удаан сайн байна. 2 2 2 2. Баруун солгоонгүй хуурдаг байх хэрэгтэй. Сайн. Бөмбөгөө харахгүй, аль болох харахгүй байх хэрэгтэй. Бөмбөгөө харахгүй тул яах вэ? Өшөө доошоо сууж өгнө гэсэн үг. Өвдгөө нуглаад. Өө сайн явж штэ. За одоо 2-2 хийцэн бол яах вэ гэхлээр бөмбөгөө байнга хууралттай авч явна. Авч явлаа хүн дээрээ ирлээ татлаа. Авч явлаа хүн дээрээ ирлээ татлаа. Авч явлаа хүн дээрээ ирлээ татлаа. Татлаа. Хөл орж ирлээ татлаа. Хөл орж ирлээ татлаа. Энэ дасгалыг хийж байгаа. Окей. 1 2 3 татлаа. 1 2 3 татлаа. Зүйтэй наача. Сайн байна. Яг хамгаалагч хөлөө тавих үед бөмбөгөө аваа гарч ил гэж бодох хэрэгтэй. За одоо яах вэ гэхээр 1 2 1 2 1 2 1 2 1 2 пас. За явъя. 1 2 зүйтэй. Мэдрэмж маш чухал шүү. Мэдрэмж. Бөмбөгөө зөөлхөн явж ийж бөмбөгчөө өөрөөс ч холдохгүй шүү дээ. Яг ямар үед бөмбөг хоол явж ийн, ямар үе надтай ойрхон байна. Мэдрэх чухал мэдэр. Хамгийн гол нь дасгал хийж байхдаа сайн ойлго. Та нар алдаж болно заяа. Алдаж болно. Алдахт ерөөсөө бити санаа зов. Хамгийн гол нь дасгалаа зөв үегээ сурах хэрэгтэй шүү. Урдаас чи хамгаалагч ирж ийн гэж байнга бод. Хажууд чи хэн байна? Тэн 57 номертой хүүхд зогсож ийн. Ард хэн байна? Эргээд хараад, дуграад. За одоо яах вэ гэхлээр бидний хамгийн их талбай дээр гарахтаа хийдэг хурдл шүү дээ. Бөмбөгөө авлаа, ийшээ дарлаа. Бөмбөгөө авлаа, ийшээ дарлаа. Бөмбөгөө авлаа, ийшээ дарлаа. Цогцож байгаа юм шиг боллоо дарлаа. За дараагийнх яваарай. Бөмбөг рүүгээ хитрхи хараад байна. Жоохон доошоо суугаад уртлаа харах гад хичээгээрэй. За тасглаа хийж явах та. Алдаж болно. Алдхаас ерөөсөө бити санаа зов. Та нарын нас угаасаа алддаг нас. Хамгийн гол нь яаж сурах уу гэдэг дээрээ төвлөр. Зүйтэй. Солгоод угаасаа хэцүү зүгээр. За одоо яах вэ гэхлээр пасын дасгал юм. Ямар тамирчин хамгийн сайн тамирчин гэж хөл бөмбөгийг хамгийн амархан тоглодог, хамгийн сайн пасладаг тамирчин. Хамгийн сайн тамирчин энэ пасыг л хамгийн сайн хийдэг хүн. Тэгэхээр энэ пасыг хэдүүлээ маш анхааралтай шүү. За бөмбөгөө авлаа, заслаа, дараагийнхаа өн рүү хаяна. Харлаа, авлаа, хаялаа. Пас хүчтэй хаяна шүү. Бөмбөгөө авлаа, хаялаа, авлаа, заслаа, хаялаа. Сайн. Хурдан пас хурдан. Сайн, яг хөлд ороо, зүйтэй. Паслаас өмнө нөгөө хүнээ хар, нүдрүү нь хар, нэрийн дууд. Сайн, пасаа хүчтэй хай, зүв. За араас ирж байгаа шүү дээ, хамгаалагч. Тэр ингээд алдаж байгаа байхгүй юу? Сандарч болохгүй ерөөсөй байнга араас контакт ирнэ гэж бодох хэрэгтэй. Бөмбөгөө айлах дотроо аваад, хүнээ харлаа, хаялаа, авлаа, хаялаа, авлаа, хаялаа, сайн явж шít. Зүйтэй. Алдахгүй шүү, одоо алдахгүй шүү. Дотроо авлаа, хүнээ харлаа. Хүчтэй. Зүйтэй. Нэрийн дууд хоорондоо сайн ярих хэрэгтэй талбай дээр гараад болчих сайн байна. Good. Та нар сайн байна. За одоо солгоогоороо нөгөө тийшээ. Солгоогоороо авлаа, хаялаа. Солгоогоороо авлаа, солгоогоороо аяа шүү. Солгоо дээр наашаа засна. Зүйтэй, сайн. Nice. Солгоогоороо авлаа, хүнээ харлаа, хаялаа, араас нь гүйлээ. Зүйтэй, сайн байна. Болж шүү. Одоо алдахгүй шүү. Сая та нар багийнхаа нэг хүнтэй л харьцсан шүү дээ. Одоо хоёр тоглогчтой харьцсан. Бөмбөгөө хаялаа, надаар ретон. Тэнд анхааралтай хаялаа, чи тийш очино. Тоон хаялаа, тийш хаяна. Хаялаа. За тэнд удаан явж болно. Хамгийн гол нь пааса зүв. Топ. Тийшээ. Хай. Тийшээ явуулаа. Дараагийнх нь хүн болж шүү. Одоо алдахгүй шийдвүлээ. Тоон. Хүнээ харахгүй болохоор ийм пас ирж байгаа шүү. Яарахгүй гэж болно шүү. Удаан хийж болно. Хаялаа. Хоп. Тэнд хаялаа. За бөмбөгөө одоо харж заяа. Бөмбөг одоо тэнд явж байгаа шүү. Ард чинь байн хамгаалагч байгаа. Чи энийг хуурахын тулд яах вэ? Дуурна. Хоп. Байна. Зүйтэй. Хаялаа. Тогтоо шүү. Гялс. За маха анхааралтай. Хөдлөөдөг хараа. Хоп. За одоо усны завсарлаа ах уу? Ус уух уу? Усууд өглөө. Тэгээ ус. Тэгээ солонгос нэр тийм байл. За бүгдээрээ усуучаад ирээ.
Манай Монголд нөө усууд юм байл да завсарлагаанаар нөө солонгос нэрээс усуудаг байсан байхгүй юу? Юу ус мус уудаг гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгсэн чинь арай манай коуч ирээд хүүхдүүд одоо ус уух цаг нь болсон байна гэдэг. Ус уух гад бүгдээр яваад өглөө. Солонгос ер нь бас харгис байсан юм шиг ус ус өгдөг. За одоо хэдүүлээ сая бүгдээрээ дасгал хийсэн шүү дээ. Техник хийлээ, паса хийлээ, трибл хийлээ. Одоо тэр бэлтгэл хийсэн тэр бүх зүйлээ энд талбай дээр гаргана шүү да. За тэлэрэ манай хмаа. Цаа махд. Дай аав туслая очоо туслая. Nice. Арестэй талбай. Урд байгаа шүү, brothers. Са. Hey bro. Сайн тоглолаа. Албаар хурдч гэсэн баярлаа. Чөөч. За, гой тоглосон шүү дээ. Мах дөрөөр хоцсноо. За, зөвхөр. За тэгээ. Сайн тоглосон чи маань багийнхаа. Яаж хоо? Тэгээд амар их ажлынхаа хажуугаар цаг цав гараад ирсэн бүгдээрээ залбаахтаа баярлаа гэж хэлээд гоё алгадчихъя те. Баярлаа. Манай хүүхдүүд ирж нэг өдрийг өвчтөе өнгөрөөсөн маш их баярлаа. Тэгээд баярлаа. Застах баярлаа. Шинэ Ярмаг клубийнхаа коуч болон дасгалжуулагч тэгээд бүх тамирчид нь маш их баярлаа. Тэгээд Монголдоо ирээд үнэхээр гоё дуулсан ч дүүнэртэйгээ бүтээлээ. Тэгээд ахын завтаагаараа ирээд та нарт бас зааж өгч жоохыг бодно хичээнэ. За Ярмаг клуб бол Монголын ирээдүйн баг те нэгдүгээр лигийн аврах, дээд лигийн аврах болох тамирчид энэ дунд зөндөө байгаа харагдлаа сая. Тэгэхээр улам хичээгээрээ ээж аавынхаа өгөн сайн ороод дасгалжуулагч коучийнхаа өгөн сайн орцоогоорой. За баярлаа. Баярлаа. За тэгэхээр өнөөдөр золбоонд Ярмагт ирээд нэг өдөр багшийлээ. Тэгээ сэтгэл бол бүр үнэхээр өндөр байна. Яагаад гэвэл Солонгост бодож явдаг хүсэл мөрөөдөл маань биелэх шиг болоод сэтгэл аягүй гоё тайтгарлаа. Тэгээд бас Монголынхоо дүүнерс өөрийнхөө жоохон ч гэсэн мэддэг чаддаг зүйлээ хуваалцсанд зааж өгсөндөө үнэхээр их баяртай байна. Тэгээ энэ гоё боломжийг олгосон шинэ Ярмаг клубын коуч Төшиг тэгээд бүх хамт олондоо маш их баярлалаа. Тэгээ үнэхээр гоё бэлэг өглөө. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа Ярмаг ойролцоо амьдардаг эцэг эхчүүд байвал энэ дугаар руу энэ Facebook хаяг руу холбогдоод шинэ Ярмаг хөлбөмбөгийн клуб бүртгүүлж болно шүү. Тэгээ дүүдээ үнэхээр их баярлалаа. Ийм гоё боломжийг олгосон. Тэгээ шинэ Ярмаг хөлбөмбөгийн клубын дүүнертаа гэж хэлэхэд ээж аавынхаа өгөнд сайн ороод, багшийнхаа өгөнд сайн ороод мундаг тамирчид болоорой. Монголын шигшээ багийг ирээдүйд дэлхийд гаргаарай. Нэрийн дэлхийд гаргаарай. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр.